Цагаан сарын баяр эртний уламжлалтай 13 дугаар зуунаас хятад Монголд тэмдэглэж эхэлсэн гэдэг. Цаг хугацаа өнгөрхийн хэрээр энэ ариун баярын зан үйл ёс уламжлалын зарим нь мартагдаж эсвэл өөрчлөгдөх хандлагатай болсон. Энийг мартуулахгүй тулд Брэдэд сагаалганы ёс заншлыг таниулах мастер класс лекцүүд зохион байгуулах нь улам чухал болж байна. Ийм арга хэмжээ ялангуяа загалан үед маш хэрэгтэй. Ахмад үе маань цөөрхийн хэрээр уламжлал ёс заншил бидний соёлын болон шашны өвч хамт мартагдах аюултай. Би өөрөө эрхүүгийн бурайд хорий бурайд айд бэр болж орсноос хойш нөхрийнхөө гэр бүлийн уламжлалыг дагж датсанд очиж сагаалганаа тэмдэглэн өглөө эрт босож ёс заншлаараа хөтдөг болсон. Зочдод цагаалганы утга учирыг дэлгэрэнгүй тайлбарлаж, цагаан сард хэрхэн бэлтгэх, ямар ёс заншлыг баримтлах, ариусал, шинжилэл, ахмад настнууд болон өвөг дээдсээ хүндэтгэх зан үйлүүдийн гүн утгыг танилцууллаа. Сур золох ёс юу вэ? Энгийнээр хэлбэл галын тахилга ёс гэхүүдээ. Төв төлнөөс орчуулбал 64 гэсэн утгатай. Хүн өдөрт 64 мөчийг туулдаг гэж үздэг учраас ийм нэртэй байхаа. Мастер классууд арга хэмжээний чухал хэсэг байв. Ялангуяа морины хэлхсаар сахиус шүлжих, шагаан наадгаа тоглох сургалт олонний анхаарлыг татлаа. Тоглоомын нарийн аргыг шагаан наадгаан идэвхтэй сурталчлагч Эрдиний дараа Доржиева тайлбарлав. Маш гоё тоглоом. 2 үе шаттай. Эхлээд татаж авна, дараа нь барина. Хэлхээ өндөр нисэх тусам сайн. Нэг удаа шидэд 3 өдөр хүлээж байсан. Тэгэд яасан? Үүлэнд хүртэл тэгэлсэн шиг санагдсан. Хичнээн гоё вэ? Харалта. Ийм төрлийн соён гэгэрүүлэх арга хэмжээ Брэдэд анх удаа зохион байгуулагдаж байна. Хэрвээ сонирхол хэрэгцээ өндөр байвал жил бүр уламжлал болгон зохион байгуулах юм. Энэ бол миний хувьд нэг төрлийн эрхэм зорилго. Нас ахих тусам, хүүхдүүд маань томрох тусам бид уламжлалаа мэдээж сагаалганд зөв бэлтгэж чаддаг байхыг хүсдэг. Уулзалтын төгсгөлд оролцогчдын дунд хоньны хонжууртай суглаа хийж хүссэн хүмүүс морь унах боломжтой байлаа. Энэхүү засвар бол түүхийг нямба болгоомжтойгоор эргэн сэргээж байгаа үйл явц юм. 20 дугаар зууны ихэнх үед баригдсан удаан хугацаанд үгүй болсон гэж тооцогдож байсан энэ сүм аажмаар хуучин төрхөө олж байна. Хамгийн хариуцлагатай үе шат барилгын хийц бүтээцийг инженерийн аргаар бэхжүүлэх ажил нь аль хэдийн дуусчээ. Ингэхгүйгээр цаашдын сэргээн засварлалт боломжгүй байсан юм. Өнөөдөр бид даацын хийцийг бэхжүүлэх, сүмийн үүдний давжоо байгуулах, дээврийн хэсэгчсэн засвар хийх ажлыг хүлээн авна. Энэ нь ажлын 2 дахь шат. Сүмийн гоо үзмж одоохондоо бүрэн харагдахгүй байгаач ойрын жилүүдэд сэргээн засварлалт үргэлжилж сүм бүхэлдээ дахин сүндэрлэн гэдэгт найдаж байна. Сүүлийн 2 жилийн хугацаанд бүс нутгийн төсвөөс энэ сүмийг сэргээхэд ойролцоогоор 10 сая рубль зарцуулжээ. Сэргээн засварлагчид аюулгүй байдалд онцгой анхаарал хандуулсан байна. Энэ шатны хамгийн чухал ажлыг бид хийлээ. Тэр нь суурийн бэхлэгээ юм. Суурийн зарим хэсэг стандартын шаардлага хангахгүй. Хөлтөлтийн овойлтын нөлөөнд автсан байсан. Бид торкетжуулах, ус тусгаарлах, дулаалах болон хойд фасадыг бэхжүүлэх технологиг ашигласан. Суурийн ажилд ихээхэн өөрчлөлт хийсний дараа барилгын байдлыг хянахын тулд хананд тусгай дүүжин мэдрэгчүүд суурилжээ. Эдгээр нь бүтэн жилийн турш өчүүхэн чичиргээг бүртгэж барилгын тогтвортой байгааг баталсан байна. Энийн дараа барилгачид дараагийн чухал шат трапецний хэсэг болон үндсэн сүмийн хоорондох нуман хаалгуудыг бэхжүүлэх, мөн нарийн хийцтэй нуман таазыг сэргээн засварлах ажилд оржээ. Бурхны ивэлээр хүнд үе шатууд ард үлдлээ. Одоо ажлыг үргэлжлүүлэхэд саад болох зүйл алгаа. Сүмийг сэргээх ажил хэдэн жил үргэлжлэх нь тодорхойж энэ хурдан хадгалбал ойрын 10 жилд бүрэн сэргээнэ гэж найдаж байна. Одоогоор үндсэн ажлын 80% нь дууссан байна. Цаашид алдагдсан хонхны цамхагийг дахин барих, уламжлалт 5 оройд хийцийг сэргээх зэрэг чухал зорилтууд үлджээ. Одоогоор хонхнууд сүмийн хашаанд байрлах түр хонхны давцанд байгаач энэ барилгын улиралд тэд дахин хуучин байрандаа буюу сүмийн оройд байрлаж буцаж ирснээ өөрсдөө зарлана гэж мэргэжилтнүүд найдаж байна. Ольга Волчатова специально для программы «Новости».
каждого в детстве Хүүхэд наснд хүн бүрт өөрийн гэсэн оргил байдаг. Зарим нь хамгийн өндөр модонд авирахыг мөрөөддөг бол зарим нь үүлнээс дээш нисхийг хүсдэг. Евгений Кузнецовч бас тэнгэр ширтэж өөрийн гэсэн хамгийн хэцүү оргилыг сонгож байжээ. для себя самую сложную высоту. Ахмад найзтайгаа ярилцаж байхад тэр Женя чи ямар мэрэгчлээ болох вэ гэж асуусан юм. Би нисгэгч болно гэж хариулсан. Тэгэхэд нэгч болов аас нисгэгчийн нэр хэлдэг гэхэд нь би хариулж чадлагүй. Чи нисгэгч болохгүй юм байна гэж хариулж байсан юм а. Летчиком он не стал. Тэр нисгэгч болоогүй. Харин хувь тавилан тэрнийг агаарын десантын хүчинд авчирсан нь тэнгэрийг эзэмших өөрийн гэсэн зам байлаа. Харин түүний жинхэнэ онгоц нь уран бүтээлийн мэдрэмж байв. Энэ бүхэн Житагийн сургуулиас эхэлсэн юм. Домогт 98 дугаар гвардийн десантын дивизэд албахахдаа Ленины болонд зориулан шөнөөр зурдаг байсан нь амьдралынхын замыг тодорхойлжээ. Дараа нь Ноос ноолуурын ихмэлийн комбинатад 15 жил, орон нутгийн музейд олон жил ажиллаж, үзэгслэн эхнээс нь бүтээхийн тулд алслагдсан нутгуудад олон сарын турш амьдарч байв. Харин 2013 оноос офицеруудын ордон тэрний гол бүтээлч орчин болжээ. Стал его главной творческой мастерской. В парке год назад Жилийн өмнө хүрээлэнд агаарын десантын цэргийн командлагч Филипп Маргеловын цээж баримлыг хийсэн. Би өөрөө десантчин байсан учраас энэ бүтээлийг сайн хийх нь надад онцгой чухал байсан юм а. десантник. Так. Бывший десантник Хуучин десантчин командлагчдаа хүндэтгэлгүй яах вэ? Харин зураач ажлаа эрхэмлдэг. Эрдний тойл сэргээх, хүүхдийн жүжигийн тайсны чимэглэл хийх, хотын түүхийн нэг хэсэг болсон дурсгалуудын самбаруудыг бүтээх гээд тэрний хувьд баг жижиг зүйл гэж үгүй. Бүтээл бүр нь сэтгэлийнх нь нэгэн хэсэг. Гэвч одоо дуусгаагүй үлдсэн ажлуудад зориулах цаг үнэхээр их гарах болжээ. теперь будет очень много времени. Я не достроил до сих пор. Хоёрдугаар давхрын шатны ажлаа дуусгаж амжаагүй байна. Түүнийгээ барьчихмаар байна. Бас 40 жил яваагүй загсандаа явахсан. Ажилдаа дарагдаад л амжсангүй. Уран бүтээлээ өрөхгүй үстэй. Получается, что нет, даже Үгүй баха. Тэр шатыг ч гэсэн сайн хий гэж бодсоор хойшлуулсаар ирсэн юм. Материалаа бэлтгэж модоо хатаагаад гээд л ажилдаа байлаа. прочее высушил. Юноша, который Аас нисгч болж чадаагүй. Тэр хүү насан туршдаа өөр нэгэн салбарын аас нь болжээ. Төвчээр үнэнч байдал, гарын ур шаарддаг тэр ажилдаа үнэнч хэвээр. и твердая рука. Огромный объем работы. Евгений Владимирович асар их ажил хийсэн. Манай хамт олон түүний тусламжид үргэж талархдаг. Цаг хугацаа хэнийг тойрдоггүй. Нэг л өдөр идэвхтэй уран бүтээлийн үе өндөрлөдөг юм. Гэхдээ биднийгээ бүү мартаасаа гэж хүсэж байна. Арга хэмжээнүүд маань ирж байгаасаа гэж хэлье. Поддерживать связь. Он уходит с Тэр работы. ажлаасаа гарч байгаач уран бүтээлээс холдохгүй. Учир нь энэ бол албан тушаал биш, сэтгэлийн дуудлага. Одоо тэрэнд шатныхаа ажлыг дуусгах, загсанд явах, бас өөртөө зориулсан шинэ бүтээлүүдийг эхлүүлэх илүү их цаг бий болж байна. Сибирь 3046, что вышка «Доброе утро». Разрешено на Москву Домодедово. Сибирь 3046. Жита цамхаг байна. Өглөөний мэнд хөөрхийг зөвшөөрлөө. 0. СКОК 3307. Запуск разрешаем. Анна Ирина Куприянова хоёр багаасаа нисхийн салбарт ажиллана гэдгээ мэддэг байжээ. Учир нь тэнгэрт дурлах сэтгэл нь тэдний гэр бүлийн уламжлал юм. Эхэр охидын аав бүх амьдралаа онгоц чулаадахад зориулсан бол ээж нь олон жил онгоцны үйлчлэгчээр ажиллажээ. Одоо бүсгүүчүүд өөрсдөө ч нисхийн салбарт ажиллаж, онгоцны хөдөлгөөнийг тэнгэрт бус газраас удирддаг. Учеба длилась 3 Суралцах хугацаа 3 жил үргэлжилсэн. Тэр хугацаанд амар байгаагүй. Би навигац, аэродинамик, цагуур, англи хэл зэрэг маш хүнд хичээлүүд үздэг. Төгсөөд англи хэлний шалгалт өгч ажлын 4-р төвшний мэдлэг эзэмшсэн. уровень английского языка мы имеем. Бэрхшээл олон байсан ч бүсгүүчүүд хүссэн дипломоо авч 5 жилийн турш нислэгийн удирдагчаар ажиллаж байна. Тэд онгоцны аюулгүй хөдөлгөөнийг хангаж, хөөрөх, буух, зөвшөөрөл олгон, мэрэгжлийн ур чадвар, сэтгэлийн дэвчээр, хурдан шийдвэр шаардсан олон үүргийг гүйцэтгэдэг. Олон хүн энэ мэрэгжлийг эмэгтэй хүнд тохирохгүй гэж боддогч Анна Ирина хоёр энэ хөвшмөл ойлголттой өдөр бүр нүүр толдог. Нам девушкам Бүсгүүчүүд бидэнд илүү их саад бэрхшээл тулгардаг. Одоо ч нисхийн салбар бол ирчүүдийн гэсэн ойлголт байдаг. Гэхдээ охид бол илүү хурдан сэтгэж суралцахдаа нямбай байдаг гэдгийг хүмүүс ойлгож эхэлж байна. Нислэгийн удирдагчийн ажилд бусад мэрэгжлийн адил хүнд нөхцөл байдал гарна. Тийм үед зөв шийдвэрийг цаг алдалгүй гаргах нь хамгийн чухал. Учир нь Анна Ирина хоёрын үйлдэлээс олон хүний амнаас хамаарна. у меня было
Миний ээлжин дээр хөдөлгүүрийн 2 удаагийн гэмтэл гидросистемийн доголдолтой холбоотой тохиолдол гарч байсан. Хөдөлгүүрийн гэмтэл хөөрсний дараа гарсан. Ийм үед нислэгэн удирдагч маш тайван байх ёстой. Учир нь нислэгийн баг өөрөө стресст орсон байдаг. Бидний үйлдэл ойлгомжтой, хурдан тодорхой байх ёстой. В такой момент стресс испытывает экипаж. Саяхан Анна Ирина 2 Мисс Авиа 2 тэмцээнд оролцохоор бүртгүүлжээ. Энэ нь гоо сайхны тэмцээн байгаа зогсохгүй нисхийн салбарын бүсгүүчүүд мэрэгжлийн чадвараа харуулдаг уралдаан юм. Өөр байгалийн хязгаар нутгийн ихэр бүсгүүчүүд 1000 гаруй оролцогчоос шалгаран дараагийн шатанд тэнцсэн байна. Конкурс состоит из 4. Тэмцээн 4 шаттай. Бид хоёр цэрийг нь хэдийн давсан. Ярилцлагын дараа 50 орчим оролцогч үлдэнэ. Дараагийн шатанд бид Москвад очиж шувтаргын ярилцлагад оролцсон. Энэ оны 9-р сард болно. В сентябре этого года. Тэмцээний үеэр бүсгүүчүүд өөрсдийн ажил, ур чадвар, хүнд нөхцөл байдлыг хэрхэн даван тулдгаа танилцуулж байна. Эцэст нь шүүгчдийн сонголтоор нэг оролцогч Авиамис 2026 цолыг бүртгэх юм а. Сибирь 52-20. Сибирь 5224. Чита цамхаг байна. Өглөөний мэнд. Салхи 25 м/сек байна. Буухыг зөвшөөрлөө. 9 посадку разрешают. Вращение. Эргэлт шпагат. Давай, пошли. Унал тулан дасгалын хэрэгсэлтэй ажиллах ур чадвар. 1, 2, 3 уже ноги. Булав, бөмбөг, цагиргу, тууцу аль нь дээр вэ? Цагирга. Нашим все под. Тэд бүгдийг чадна. Бүгд найрамдах улсын ахлах шигшээ баг Улаануд хотод болох Алс дорнодын холбооны тойргийн авраг шалгуулах тэмцээнд багийн дасгалаар өрсөлдөхөөр бэлтгэж байна. Дасгал хөдөлгөөнд төвлөрж хөтөлбөр бэлэн болсон бөгөөд тэд ялна гэсэн ганц зорилготой. Настрой боевой. Бид маш ихээр шамдан ялалтын төлөө бэлтгэж байна. Маш их хөдөлмөрсөн. Шагналын давцанд гарна гэдэгтээ итгэлтэй. Бид бүгд нэг зорилгын төлөө хамтдаа урагшилж байна. У нас есть цель. Мы все вместе к ней идем. К своей цели. Ганцаарчлсан төрөлд оролцохоор Ксения Медведева зорилгодоо ойрцоор явна. 4 настайгаас уран гимнастикаар хичээлж эхэлсэн тэрээр Нюнгери хотод анхны алхмаа хийсэн бөгөөд одоо спортын мастерын болзол хангахыг мөрөөддөг. Миний гол зорилго бол спортын мастерын болзол хангах. Үргэлжлүүлээд улам их хөдөлмөрлөнө. Работать. Ирэх тэмцээн Якутск хотод болно. 2 дугаар сарын 12-наас 15-нд тус хотод анх удаа Алс дорнодын тойргийн аврах шалгаруулах тэмцээнийг хүлээн авна. Энэ нь тамирчид дасгалжуулагчдын хувьд онцгой мөч юм. Тренеров. Нас всех объединить. Бидний нэгтгэж байгаа зүйл бол манай сайхан буюу Якут улс чадна гэдгийг харуулах. Алс дорнодын бусад тамирчдад хүчтэй өрсөлдөөн үзүүлэх явдал. Тамирчид өөрсдийн төвшин хэдийн өсснийг ойлгож боломжтой бодитоор үнэлж байна. Манай заалны бэлтгэл эд өрнөж бүх дэвжээн дээр ажил буцалж байна. Идет работа. Мөрөө гүцээ. В Якутске. Якутск хотод гимнастикчид ганцаарчлсан төрөлд өрсөлдөнө. Тэмцээн спортын мастерын дэвшигч болон 1-р зэрэглэлийн хөтөлбөрөөр явагдана. Уян налархах хөдөлгөөн таталцлын хүчийг давна. Я очень рада, что Якутск хотод Триумф ордонд Алс дорнодын аврах шалгаруулах тэмцээн болох гэж байгаад би маш их баяртай байна. Би тэнд анх бэлтгэл хийж эхэлсэн. Урьдчилж таахгүй ч бүх зүйл сайхан болно гэж бодож байна. все будет хорошо. Показать. Бага насны багч шинэ хөтөлбөрөөр танилцуулахад бэлэн болжээ. Эдгээр охид багийн дасгалд жинхэнэ утгаараа гялалцахаар зорж байна. Младшая группа. Мы отрабатываем. Өнөөдөр бид бүх дасгал элементүүд фүвэтэ, итали фүвэтэ болон өсрэлтүүдэд автаж байна. Уран гимнастик надад гоо сайхан уян налархай байдлаараа таалагддаг. За красоту и грацию. За красотой. Гоо сайхан уян налархаан цаана асар их хөдөлмөр оршино. Өдөр бүрийн бэлтгэл 6 цагаас дээш үргэлжлэх сургуулилт тамирчин бүр биеийн хөдөлгөөн болон эргэлтийн хоорондын алтан тэнцвэрийг олжээ. Хөтөлбөр цоошин бөгөөд бүтэн жилийн туршин бэлтгэсэн байна. Якутын шигшээ баг өндөр амжилтыг зорж байна. На серьезные результаты. Уулзлаа баяртай Якут. Айсена Парнашова, Айтал Байтунов, Виктор Олесов, Москва.
Хятадын Чунцин хотын Юанбо цэцэрлэгт дахин 10,000 зочин цугларч усны дэнлүүний наадам эхэллээ. Энэхүү баяр уламжлалт соёлыг орчин үеийн технологитой хослуулснараа хотын оршин суугчид болон жуулчдын сонирхлыг татаж байна. Интернетэд Хашчулуун Баатар эмэгтэй гэдэг байршлын тухай их бичиж байна. Тийш очих талаар бодож байгаа. Харин хүүхдүүдэд маань амьтдын хэлбэртэй дэнлүүнүүд илүү сонирхолтой байх болов уу? Наадмын талбай 66 гаруй гектар газрыг хамарч цэцэрлэгийн өвөрмөц байгалийн тогтцод тохируулан зохион байгуулсан байна. Энд 100 гаруй дэнлүүний томоохон бүтээл, 7,000 орчим дэнлүүн чимэглэл, мөн монументал урлагийн ангилалд багтах 15 гэрлийн инсталляц дэлгэгдэжээ. Бид Баруун Хятадын хамгийн том усны дэнлүүний наадмыг зохион байгуулах зорилт тавьсан. Энэ удаагийн наадмын талбай ойролцоогоор 66 га бөгөөд нуурын дагуу үргэлжлэх 2.8 км урт гэрэлт зам 6 үндсэн сэдвжилсэн бүсийг холбож байна. Наадмын онцлог нь зөвхөн цар хүрээндээ биш, соёл ба технологийн нэгдэлд оршино. Алтан аргуулуудын үүрийн туяа хэмээх инсталляц, гэрэл сүүдрийн тоглолтоор алтлаг өнгөөр гялалзах цас дуулсын уран дүрслэлийг бүтээжээ. Харин тан улсын үеийн морийг дүрсэлсэн бяцхан тарган морь нэртэй дэнлүү уламжлалт дүрслэлд шинэ өнгө төрөх нэмж байна. Мөн Фениксийн хаан хэмээх гэрлийн бүтээл хоёр шувуу эцэст нь хамтдаа дуулдаг тухай сонгодог домгоос сэтвэлжээ. Алтан оргилуудын үүрийн туяа бүтээл их сонирхолтой санагдлаа. Магадгүй Янцын мөрний их нутгаас санаа авсан байхаа. Гүйцэтгэл нь үнэхээр гайхалтай. Би тан улсын үеийн загвараас өмсгөлийнхөө санааг авсан. Дэнлүүний наадамд оролцохоор ирлээ. Сичуан мужийн наадам алдартай ч хол. Харин Чунцинд болж байгаад нь баяртай байна. Анхны сэтгэл маш сайхан байна. Чинцүүний усны дэнлүүний наадам хотын шөнийн эдийн засгийн шинэ бэлэгдэл болж мегаполисын соёлын амьдралд өнгө нэмж байна. Хэ Янди Хайнаны их сургуулийн халуун орны хөдөө аж ахуй, ойс судлалын коллежид агроном, үрийн аж ахуйн чиглэлээр аспирантаар суралцдаг. Тэрээр 2023 оны 12 дугаар сард Жушан хотод байгуулагдсан том навчид цайны технологийн хүрээлэнд ажиллаж эхэлсэн анхны мэргэжилтнүүдний нэг юм. Эндхийн судлаачид цай тариалалтын үр ашиг, ургацыг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байна. Энэ бол хийн дээж авах камер. Янз бүрийн бордоо цайны талбай хөрсөнд хэрхэн нөлөөлж байгааг үнэлэхэд ашигладаг юм а. Цай тариалагчдад дэмжлэг үзүүлэхийн тулд технологийн паркийн баг янз бүрийн бордооны нөлөөг судалж, хөрсийг шим тэжээлээр баяжуулах, хортонтой тэмцэх зэрэг практик ур чадварыг орон нутгийн тариалагчдад зааж байна. 2 жилийн турш хийсэн туршилтын үр дүнд органик бордоо ашигласнаар цайны ургац, чанар сайжирч, тариалагчдын орлого нэмэгдсэн. Манай бордоогоор боловсруулсан навчны өнгө, үнэр, амт, ялангуяа амин хүчлийн агуулмж илт сайжирсан. Өнөөдөр технологийн хүрээлэн тосгоны хоршоотой хамтран 2.5 гектар талбай бүхий шинжлэх ухаан сургалтын бааз байгуулжээ. Энэ бааз бол органик цай тариалахад бүрэн чиглэсэн юм. Органик үйлдвэрлэгчийн гэрчлэлийг авсан нь манай цайны чанар нэр хүндийг улам нэмэгдүүлнэ. Өмнө нь бид жилд дунджаар 30,000 гаруй ян олдог байсан. Заримдаа түүхийн навчийг шууд зардаг байлаа. Сүүлийн жилүүдэд цай тариалтад илүү олон хүн оролцсноор орлого жилд 70-80,000 янд хүрсэн. Энэ жил цайны үн өнгөрсөн жилийнхээс мэдгэдэггүй өссөн. Боловсруулсан цай одоо килограмм нь 1000-аас 1200 юань хүрч байна. Хэ Янди судалгааны ажлаа орон нутгийн иргэдийн амьдралд бодит үр дүн авчирч байгааг харахад баяртай байдаг гинэ. Гэхдээ анх энд ирэхэд ажиллахад амар байгаагүй гэдгээ ч мөн дурсдаг. Эдгээр цайны уус маш өгцөн. Бордоо тараах, шуудуу ухахын тулд байнга өксөх шаардлагатай болдог юм. Болгоомжгүй хандвал альтарч унах аюултай. Хэд хэдэн удаа хүнд бэртэх шахсан. Гэхдээ энэ 2 жил надад номноос холдож бодит амьдралд мэдлэгээ хэрэгжүүлэх боломж олгосон. Цайны чанар сайжирснаар энэ бүс нутагт жуулчид олноор ирэх болж орон нутгийн эдийн засгийг дэмжиж байна. Би урд нь энд сайхан органик том навчид цай байдаг гэдгийг дуулж байсан болохоор авч амсахаар шийдлээ. Үндэ би 2 дахиад ирээд байна.
Урд нь эрэхтэй амсаж үзээд амт чанар Аагийг нь мэдэрсэн юм. Аялал жуулчлалын хөгжил орон нутгийн иргэдийн ажил эрхлэлд орлогыг нэмэгдүүлжээ. Би Шүман тосгонд төрсэн ихэвчлэн цайны талбай арчилдаг. Заримдаа Мавна тосгонд очиж дуулж тоглолт хийдэг. Ингэснээр жуулчид цай тарилтыг харахаас гадна манай уламжлалыг мэдэрдэг юм. Орон нутгийнхан цайны навчийг уулс нутгаан гадаад ертөнцтэй холбосон гүүр гэж нэрлэдэг бөгөөд цайны үйлдвэрлэл, аялал жуулчлал цаашид улам хөгжинө гэж найдаж байна.